Ирландын Гримсвотны галтуулаас ялгарч байгаа үнс хойд Германы нутаг дэвсгэрт хийх агаарын нислэгт саад учруулж эхэлжээ. Цагуурчдын мэдээлсний дагуу хойд Германы Хамбург, Бремен хотын нисэх онгоцны буудлуудыг өнөөдөр түр хугацаагаар хаах шийдвэрийг гаргасан байна. Ирэх өдрүүдэд Берлин хотын олон улсын нисэх онгоцны буудлууд ч хаагдахад хүрч болзошгүй гэж Германы цагуурчдын байгууллагын мэргэжилтнүүд мэдээлж байна. Гэхдээ онгоцны нислэгийн хязгаарлалт нь тэмч удаан үргэлжлэхгүй байх гэж мэргэжилтнүүд найдаж байгаа юм. Европын агаарын нислэгт хяналт тавих Евроконтрол байгууллагын мэдээлснээр өнгөрсөн мягмар гарагт Англи улсад зарим нислэгц хязгаарлалт хийснээр ойролцоогоор 500 нислэг хийгдэг байна. 5 гарагт Дани, Норвеги, Швед улсууд нислэгтэй хязгаарлалт хийхээр болсон байна. Гримсвотны галтуулын дэлбэрэлт энэ удаад нэлээд хүчтэй байсан ч 2010 оныг бодвол учруулах хохирол нь арай бага гэж мэргэжилтнүүд тооцоож байгаа юм. 2010 онд Европын бараг бүх нисэх онгоцны буудлууд хаагдаж 10 сая зорчигчийн нислэг хойшлогдож байсан юм а.